За энэ илэрхийллийг модулаас гаргана. За ингэхийн тулд тооны модуль гэж юу гэдэг юм бэ гэдгээ дахиад үчээ. А тооны модуль гэх юм бол хэрвээ А тоон тэгээс их буюу тэнцүү байх юм бол энэ маань шууд А-тайгаар тэнцсэн. Хэрвээ А тоон тэгээс бага байх юм бол урталт нь хас тэмдэг тавьж яж модулаас гаргадаг. За энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхлээр А нь тэгээс бага байна гэдэг чинь өөрөө хас тэмдэгтэй байгаа. Хас тэмдэгтэй юмны урталт нь хас тэмдэг тавихаар хасгын нэмэх нь болно. Ингээд энэний эцсийн үр дүн нэмэх гарч ирнэ. Тэгэхээр ихэнх хүүхдүүд урталт нь хас тэмдэгтэй хасах байгаа юм шиг бодоод байна. Гэвч А нь өөрөө дотроо хас тэмдэгтэй тэгээд урталт нь хас тэмдэг тавьж нэмэх болгож байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нэр энийг модулаас гаргахын тулд энэ тоон тэгээс их юм уу бага юм уу? Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр нөхцөлийн алийг нь хангах юм бэ гэдгээ эхлээд шалгах хэрэгтэй. За тэгэхийн тулд энэ хоёр жишээ. Өөрөөр хэлбэл язгуур дор 71 9-2-ын аль нь их юм бэ гэдгийг шалгах. Ингээд шалгахын тулд эхнийх нь жишээлбэл язгууртай учраас хойрлохыг квадрат зэрэгжүүлчихнэ. Квадрат зэрэгжүүлэхээр эндээ язгуург болно, эндээ 81 болно. За мэдээж 81 бол 71-ээс их учраас 971-ээс их гэж гарч ирнэ. За эндээс юу болох вэ гэхлээр бага тооноос нь их тоог нь хасж байгаа учраас тэгээс бага тоо орж ирнэ. За өөрөөр хэлэх юм бол модулийн дотор байгаа энэ тоо маань тэгээс бага юм байна. Тэгээс бага гэдэг чинь энэ нөхцөлийг биелүүлж. Энэ нөхцөлийг биелүүлж байгаа юм чинь бид нар модулаас гаргахдаа за энд нь шууд модуль гүйчих. Урталт нь хасах тэмдэг тавина. За тэгээ хасгаалт задлах юм бол хасах язгуур дор 71 хасахын нэмэх нь 9 болно. За ер нь бол ингээд модулаас гаргачлаа. За энийг яах вэ? 9-өөс хасах нь язгуур дор 71 гэдэг ийм хэлбэртэй бичих болно.